За сайн байцгаана уу. Revit сурцгаа хичээлийнхээ 6 дугаар дугаарт тавтамаар л. За өнөөдрийнхээ хичээлээр бүгдээрээ барилгын хөрс эрхэн зурх вэ гэдэг талаар бол сурч аавна. За энэ хөрс нь болохоор ерөнхийдөө бид нар бол барилгын гадна орчны жишээлбэл сайт план зурхад бол хэрэг болно. За тэгээд барилгын бүх төрлийн нэг хэсэглэл огтлолууд дээр бол энэ хөрс маань харагдаа явах байгаа. За тэгээд шууд хичээлээ оръё. За та бүхэн өмнө зурж исэн барилгынхаа зургуудыг гаргаж ирээд за тэрэн дээр хөрсөө нэмээ явуулж болно. За би бол энэ хичээл дээр шууд шинэ project нэг явлаа. За architectural template-ийг сонгоод create new project. За тэгээ би нэг жижигхэн барилгын дүрш зураг авчи. За walls, architectural walls гэдгээ сонгоод за эхлээ би unit-тэй зургийнхаа unit буюу нэгжийг сольчих. За өнөөдөр би за шууд миллиметрээр л явчих. Метрээр явах гэсэн байлаа. За метр квадрат болгочих. За бусад нэгжүүд бол өнөөдрийн хичээлээр нэг хэрэгтэй биш байх гэж би бол бодож байна. За нэг 15 метрийг харьцах нь за ингээл нэг баримжаагаар нэг зурчих. За энэ дээрээ би дээвэр зурлаа. Ерөнхийдөө нөгөө хөрсөө зурж хахад дээвэр шиг байшин шиг харагдахаар л. За 3D-гээр маань ямар харагдаж байна харчих. За иймэрхүү харагдаж байна. За бүгдээрээ тэгээд нэгдүгээр давхарлага очоод за тэгтээ хамгийн гол юм гэх юм бол Revit маань болохоор цаанаасаа бид нэр тийм site гэдэг одоо энэ project browser-ын чи site гэдэг юу харуулж байна. Байгуулалт харуулж байна. Site бол буюу ерөнхий төлөвлөгөө гэх юм уу? Site plan. За тэгээд энэ дээр болохоор бид нарыг одоо энэ барилгынхаа хөрсийг бол зурхыг зөвлөд байгаа юм. За хэрвээ та үнэхээр нэгдүгээр давхарт юм уу хоёрдугаар давхархаа байгуулалтын дээр гадна орчны байгуулалтыг харуулмаар их юм бол бид нар мэдээж хэрэг тохиргоо бол байгаа. За тэрийг ингээс хальт хэлээд өгчт юм лөө. View гэсэн тэсний visibility graphic гэдээ байгаа тий. VG юм уу VV гэхээр гарч ирж байгаа. За тэн дээрээс доош нь явуулаад model categories гэсэн цонхныхан доошоо явуулаад topography. За энэ uncheck хийгдсэн баа хэрвээ та энийг uncheck хийчих юм бол check хийчих юм бол topography буюу энэ хөрснийх нь байгууллал нь бол харагдана. За тэгтээ энэ удаа бүгдээрээ шууд сайт гэдэг дээрээ л зураг авчих. За хөрсөө эхэлж зурж эхлэхийн тулд энэ massing and site гэдэг энэ туусан борныхаа massing and site гэсэн хэсэг рүү ирнэ. За тэрний topo surface гэсэн энэ ногоон зурагтай лого ааж. За энэ дээр дарлаа. За энэ ч бол ингээд хид хідэн биднэрт бол сонголтыг өгч байна. За place point буюу энүүгээр эхлээд зурж үзье. За энэ би өнөөдөртөө бол яг хөрсийг зурах хоёр төрлийн аргыг үзүүлнэ. Нэгдүгээрт нь гэх юм бол бид нэр өөрөө ингээд цоо шинээр Revit дээр энэ налууга зурна. За тэгтээ энийг зурахтаа та бүхэн хэрвээ танд одоо зүгээр зураг ба шүү дээ 2D PNG ч юм уу JPEG байх юм бол та энийг шууд insert гэж оруулж ирээд insert гэдэг зураг гэдгийг дарж оруулж ирээд за доороо тавьж аал дээр нь ингээд яг одоо миний зурж байгаа шиг цэгүүдээ ингээд тавиад зураг явуулж болно. За хоёр дахь арга нь гэх юм бол бүгдээрээ AutoCAD дээр байгаа одоо тийм topo surface шүү дээ. За тэрийг оруулж ирээ AutoCAD-аас оруулж ирээд энэ хөрснийхөө байгуулалтыг зурах боломжтой байгаа шүү. Зурхыг заах юм байна. За place point гэдгээ би авлаа. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө одоо таны гадна орчны байгуулалтын яг хэр том зайг зурмаар байгаа нэ. Эсвэл зөвхөн жижигхэн барилгын артлын хэсгийн налуулгийг харуулмаар байгаа мó эсвэл нэлээд том ойр орчных нь налуулгийг харуулмаар байгаа мó гэдгийг шийднэ. За эхлээд цэгээ тавьж эхлэхээс өмнө бүгдээрээ энэ одоо энэ туузан барны яг доотлын elevation гэдэг хэсэг байна. Тэгээ эндээс болохоор бүгдээрээ яг хөрснийхөө өндрийг олгоо явна. За жишээлх юм бол та хэрвээ хөрснийхөө нэг давхрын шалны түвшнийг бол 0 гэж үзэх юм бол та энэ дээр
За жишээлбэл нэг 2 метрийн өндөртэй бай гэж бодъё. За яг энэ нэг айлын орон сууцны хашаа байлаа гэж бодоход за хашааны хамгийн төгсгөл нь болохоор 2 метрийн өндөртэй ч юм уу те. За ингээд зурж болж гин. За тэгээд дараа нь бүгдээ энэнийхээ өндрийг бол өөрчилж болж байна. Одоо жишээ нь би сая ингээд 4 цэг зурсан байгаа те. За энийг нь болохоор би хасах 1 метр ч юм уу. Энэ хэсгийг хасах 1 метр. За тэгэнгүүт одоо энэ ч бид нарт бол яг энэ цэгээс энэ цэг хүртэл ингээд энэ налуу болж шүү гэдэг ингээд зураасууд манд гарч ирж байна. За энэ урд зүг нь бас нэг жоохон урд талынх нь баруун талын цэгийг дахиад жоохон өөр хэмжээ өгч үзье. Хасах 2000. За тэгэнгүүт ерөнхийдөө энэ урд талын хэсэг нь жоохон нэлээд намдор. За тэгээ хойдлын хэсэг нь болохоор өндөрлөг газар болж байгаа гэсэн үг. Яагаад гэхээр бид нар хойдлын 2 цаг дээр нь 2 метр өгсөн, урд талын 2 цаг дээр нь хасах. Нэг талд нь хасах 1 метр, нөгөө талд нь хасах 2 метр өгсөн. За тэгээд дараагийнх нь болохоор дахиад бүгдээрээ одоо point нэмээ те. За одоо бидний elevation буюу өндөр нь болохоор 2 метр дээр байгаа. За тэг бүгдээрээ арай нэг өөр хэмжээ 1.5 метрийг за бүр ингээ 3 метрийг 3 метр гээд за нэг хашааныхаа нэг энэ хэсэгт нэг юм жижигхэн довтой ч юм. За тэгэнгүүтээ буцаад би 2000 мм буюу 2 метр болгоо. За энэ довных нь яг хэсгийг гаргаж ирэхин тулд тийм ээ. Эргэн тойронд нь би ингээд зурлаа. За тэгэнгүүт одоо яг энэ Revit маань бол энэ цэгүүдийг ингээ холбоо явуулчих чинь тий. За тэгээд яг энэ ч би нэг ийм цэг тавьсан байна. Энэ болохоор ерөнхийдөө бол энэ цэгүүд тавихтаа дандаа өмнө зурсан цэгүүдээсээ ингэж гүтгэл гэж тавьвал арай цэвэрхэн. За яагаад гэх юм бол хэрвээ та яг энэ хэсгээр ингээ гүтгэр хэсэг зурмаар их юм бол та яг шин цэг аваад энэ одоо жишээ нь 1000 ч юм уу 1 метр ингэж өөрөө ингэж зурсан дээр яг одоо яг шинээр ингээ хүрээгийн зурж байгаа тохиолдол яг өмнөх зурсан цэгүүдээс ийм гүдгэр одоо тойрог хэлбэртэй хүрээ зурна гэсэн үг юм уу? За одоо бүгдээр 3 дээр өгөө ороод энэ ямар хөө харагдаж байгаа харъя. За би энэ дээр realistic гэд харуулъя. За та бүхэн ойлгогдож байгаа болоо? За барилга маань бол одоохондоо бол хөрсөнд орсон байна. Тэдний бүгдээрээ засна. За сайт план дээр дахиж очиод. За ерөнхийдөө бол та бүхэн одоо ингээ анзарч байгаа хэ яг энэ хоёр хэсгээрээ бол нэлээд намдар газар байна. За энэ дээр би болохоор 3 метр өгсөн учраас энэ бол жоохон ингээ өндөрлөг тэг ингээ доош уруудч явж байна. За энэ цэг дээр би болохоор 1 метр өгсөн учраас энэ 3 метр энэ 2 метрээс доошгоо бол ингээ уруудсан ийм хэлбэрийг үзүүлж байна. За бүгдээрээ яг 0 гэж аваад elevation буюу өндрөө 0 гэж аваад заачлал би өмнө нэг цэг сонгосон учраас за place point гэд энийг 0 гэж аваад барилгынхаа дөрвөн талын цэгийг хөрсийг бол авдрыг. За манай барилга маань бол яг одоо ингээд барилга маань бол ингээд хавтгай талбай дээр бүгдээрээ байрлаж гин гэж зүгээр төсөөлье тий. За одоо 3 дээр өгөө очиж харъя. Тэгэхээр барилга маань бол ерөнхийдөө ингээд хөрсний түвшин дээр бол гараад ирсэн байна. За хэрвээ ингээ барилга маань ингээ яг налуу газар ингээ байрлаж байгаа юм бол та бүхэн энэ цэгээд сонгоод одоо 1 метр ч байт юм уу. За 500 мм. За ингээ харагдаж байгаа хэ. За энэ тал нь болохоор дахиад 700 мм ч юм уу. Мэдчлэн за өөрчилж болж байна. За энэ ялгаагийн жоохон илүү харуулханд бол энэ цэгийг нэг бараг 5 метр гэж өөрчилтэй юм лээ. 3 дээр бол нэг тийм сүртэй ялгаа бол харагдахгүй байгаа юм шиг байна. За одоо анзаарэгдэж байгаа хэ тий. За бүгдээрээ одоо энэ зургаа ингээд дуусгаад харж үзье.
За тэгээ би нөгөө 3D дээр нь section box гэдгээ check хийгээд за энэ дөрвөлжингөө хайрцгаа нааш нь цааш нь татаад за ингээд яг 3D-ийн section box нээхээс өмнө болохоор биднэрт энэ барилгын хөрс маань болохоор нэг юм зүгээр нэг хавтгай хал шиг юм байгаад юм шиг харагдаж байгаа. Тэгтээ ингээд section box буюу энэ хайрцгаараа ингээд тастаад өгөхөөр ингээд яг хөрс нь ингээд харагдаж байгаа. За бүгдээрээ тэгэд яг энэ юунда хөрсөндөө материал өгөхийн тулд энэ properties материал эхлээ хөрсөө ингээд сонгоод газрын хөрсөө сонгоод тэгээд properties-ийн panel-ийн материал гэсний ардл by category гэсэн маа. Тэн дээр дарангууд ардталт нь юм 3 цэгтэй товчлуур гарч ирдэг тийм. За тэн дээр дараад за эндээс өвс гэд нэрлээ. Ногоонтой. За тэнгууд энэ доор юм сонголт гарч ирж байна. За энэ материалыг өгчээ. Иймэрхүү зүгээр л өвсний л материал гэсэн үг л тийм. За тэнгууд яг энэ дээр болохоор яг бидний юу байгааз яг хөрсний яг дээдлийн хэсэг нь бол өвсний материалтай яг доотлын хэсэг нь болохоор энэ өмнөх одоо шороо материалтайгаараа байгаад байгаа. За тэгээд одоо сайт план руугаа явлаа. За тэгээд одоо энэ хөрснийхөө энэ зураасууд агаад хөрсний өндрийг ингээд хэмжиж тавиад байгаа. За тэгээд одоо энэ хөрсний одоо өндрийг ингээд харуулад байгаа юм зураасууд агаад за бүгдээрээ эднийхээ өнгийг өөрчлөхийн тулд сонголоо. За manage гэсний object style гэдэг рүү орно шүү. Тэгээд тэрнээс topography гэдэг рүү очино. За тэхийн тулд зүгээр T үсгээд арчиж болно тэгэхээр. За тэгээд бүгдээрээ нэг доош нь задлаад за primary contours буюу одоо ерөнхийдөө үндсэн яг метрийн өндөрлөл метрээр ч юм уу фитээр ч юм уу 2 метрээр одоо ингээд энэ зураасуудын биднэрт арай жоохон тодоор харуулж байгаа нэг зураас байгаа. За тэгээ бүдгээр харуулах ёстой зураас нь болохоор secondary contours буюу тэр хооронд одоо бидний зааж өгсөн 500 м тутамд ч юм уу байгаа зураасуудыг цаарл өнгөтэйгээр бол сонгоё. За primary contours гэдгийг бүгдээрээ хараар үлдээч. Тэгээ бүгдээрээ одоо харъя. За тэнгууд одоо манай primary contours нь болохоор ингээ хараар харагдаж байна. За secondary contours нь болохоор саарл болчлоо. За одоо бүгдээрээ энэ яг хөрсийг энэ Revit цаанаас нь болохоор яагаад ингэж яг хэдэн миллиметрийн зайтай энэ зураасуудыг ингэж харуулад байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ орж харъя. За тэгэхээр бол хөрсөө сонголоо. За тэгэхээр massing and site гэдэг рүү ороод за энэ доотлолт нь нэг заасан юм сум байгааз. За түрүүний бидний topo surface гэдгийг доотлолт нь заасан юм сум байгаа. За тийшээ ороод за энэ increment буюу одоо хөрсний өндөрлөг байгаа шүү дээ. Налуугийн өндөрлөгийг ингээ хэмжиж байгаа зураас болгон болохоор биднэрт 1 feet тутамд биднэрт энэ зураасыг харуулад байна. За тэрийг бүгдээрээ өөрчлөх нь бол за жишээлбэл 1 метр тутмын зураасыг харуулъя гэж үтэй. Apply гэнгүүт за одоо энэ бол энэ зураас болгон дээр манай хөрс маань 1 метрээр налж унж ирж байгаа гэсэн үг тийм. За энэ start and stop гэсэн хоёр юу байна те. Start гэдгийг нь болохоор бүгдээ яагаад заавал 0-оос эхлэх ёстой. Бид нэр өмнө нь одоо зарим нэг цэгүүдийг хасах гэж өгсөн байгаа учраас бүгдээ хасах дор хаяж 5 м гэж өгчээ. За тэгээ ингээ харангууд бид нэрийг энэ доор ингээд нэг зураас нэмэгдчихлээ. Та анзаарсан бол яагаад гэвэл ингээд өмнө нь яг энэ тохиргоог би өөрчлөхөөс өмнө энэ хөрсний байгуулалт маань болохоор зөвхөн биднэрт нэмэх 0-оос дээш хөрсний налуугийн зураасуудыг бол өгсөн байсан. За би одоо хасах 5,000 гэж өгснөөр бол хасах түвшний налуулгийг бол биднэрт харуулж гин гэсэн. За тэгэхээр increment гэдгээ бид 1 м тутамд биш. За нэг 500 м тутамд гэж үлдээчээ. 500 мм буюу хагас метр тутам. За яг бүр ингээ айгүй том ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа тохиолдолд бол энэ 500 м бол мэдээж маш их те бид нар
дор хаяж 1 м ч юм уу 2 м-ийн зөрүүтэй тийм налуулгыг харуулах тийм шугамуд хангалттай. За яг юм жижигхэн барилгын зөрүү зурж байгаа тохиолдолд бол 1 м бол хангалттай байдаг тийм. За одоо бүгдээрээ дараагийнхаа үйлс рүү харна. За тэхийн тулд 3D дээр харж агаад одоо жишээлх юм бол манай энэ барилга маань бол одоо хөрс рүүгээ ингээ шигдэд орсон байна тий. За тэг бүгдээрээ барилгынхаа доотлын pad буюу суурийг зуръя. Зөвхөд болохоор зөвхөн барилгынхаа суурины хөрсийг л зурж байгаа гэсэн үг. Ингээд барилга нь хөрс рүү шигдэж орсон биш. Яг хөрснийхаа тэр хэсгийг ингээд тойруулаад тухаж авах чинь гэсэн үг юм уу? За building pad гэж сонголоо. За site plan руу орлоо. За тэгээд би энэ pick lines гэдэг команд аваад барилгынхаа дөрвөн талын зэгийг сонголоо. За окей гэд. За энэ properties panel дээр болохоор за энэ building-ийнхаа барилгынхаа pad гэдэг суурийг болохоор нэгдүгээр давхар дээрээ байрлуулна. За хэрвээ бүгдээрээ ингэ шалаа зурсан байх юм бол эндээс хасах 100 200 гэж зураг авч болно. Бид нэрсээ шал одоохондоо байхгүй байгаа учраас зүгээр 0 гэж явчих. За окей. За тэгээд зөв X команд нэрээ дараад гарлаа. За бүгдээр ингээ 3D дээр харъя. За тэгэнгүүт манай building pad нь бол ингээ харагдаж байна. За тэрээ энийг building pad дат бүгдээр энэ юугаараа section box-ороо таслаад арч. За одоо энэ болохоор манай building pad нэ гэсэн үг. За энэ нь болохоор ерөнхийдөө бол зүгээр л яг нь хөрсийг л ингээд барилга хөрсөн дээр л манай барилгыг ингээд суулгаж өгч гэнэ гэсэн үг байхгүй юу? За бүгдээрээ дараагийнхаа үйлдэлийг хий. За тэхийн тулд ингээд барилгаа ингээд тойрсон одоо ягууны зам ч юм уу эсвэл машин зам бүгдээрээ яаж хийхийг зөв ерөнхийдөө үндсэн зарчмыг нь бол үзчихье. За тэхийн тулд бүгдээрээ sub region гэдэг энэ төлөвийг бол ашиглах байгаа. За sub region гэдгээ сонголоо. За тэгээд ингээд Revit маань бол цаанаасаа ингээд зурах талбар руу бид нэрийг аваад ирж байна те. За би эндээс 2 м-гээд барилгаасаа 2 м-ийн зайтай тийм ягууны зам тойроод зуръя гэж бодъё. За тэгээд зүгээр энгийн лайн аваад 2000-аас байхгүй болгоод за саяны 2000 болохоор зүгээр л нөө pick line гэдгийг авахдаа 2000-ын зайтай. Таны ингээд сонгосон зураас одоо ч 2000-ын зайтай л аваад байгаа шүү дээ. Тэр бол одоохондоо л чухал ш. Зураасаа зурлаа. За энэ болохоор яг ингээд заавалчгүй ингээд бүрэн хаагдцсан лайн авах хэвээр. Тэгтэж Revit маань энэ командыг бол авч байгаа. Заавалчгүй яг нэг өмнөх зурсан хөрснийхөө гаднах талбайтай бол юу яагаад байхгүй налаад ах шаардлага байхгүй. Тэгтээ ямар ч гэсэн ингээд бүрэн дууссан юм байгаа шүү. За тэгээ одоо ингээд 3D рүүгээ очиод харангууд энэ хэсэг маань ингээд тусдаа өөр материалтай болсон байгаа. За бүгдээрээ section box-оо сунгаад орчихъя. За тэгэнгүүт яг энэ хэсэг маань ингээд тусдаа бит юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг энэ бол яг хөрсийг маань ингээд тусад бит болгоцсон бол биш зүгээр материалын хувьд гэх юм уу? Одоо хэрэглээнийх нь хувьд ингээд хуваацсан байна. За бүгдээрээ материал гэдэг дээр нь очиод paving гэдэг тэр өөр материал гэж үзье. За ceramic tile гэнэ үү? Extruding юу юм бах та? Материал юм бах та? За тэгээ энийг өөр материал юм ч гэсэн өгчлөө гэдгийг анзаарч байгаа. За бүгдээрээ дахиад зүгээр одоо жишээ нь машины замч гэх юм уу тийм нэг зүйлийг хийхэд бол дахиад энэ sub region хэсэг рүү орж хийх байгаа. За бид энэ дөрвөлжин зурах команд авчлаа. За тэгэл зөв баримжаагаараа ингээд зураад үзье. За тэгээ 3D рүүгээ очингууд яг энэ хэсэг маань бол ингээд өөр материал өгөхөд бэлэн ингээд байж байгаа. За энэ дээр нь асфальт.
Яна надад дуудлага ирээд юу хэвчлээ. Яна. Стамарцсан сууч. За тэгээ одоо ингээд барилгынхаа яг энэ материалыг өгөхөд бол зүгээр материал гээд by category гээд за тэгээ энэ дээр асфальт гээд нэрлэлье. За ийм материал өглөө. За 3 дээр рүү ороод харангууд нэг иймэрхүү байна. Яв сая яг миний нөгөө бичлэгийн өнөр дуудлага ирээд тэгээ авахаас өөр аргагүй дуудлагасан болохоор бичлэг маань жоохон салчлаа. За тэгээ харин хамгийн гол нь заяа би сая дуудлага ирчээд дуудлагаа авчаад тэгээ ингээ би сая яг хичээлээ ингээ дуусгасан байхгүй. Тэгээ харсан чинь би микрофоноыг нь хажуудаа тавьсан бах юм. Ямар ч дуугүй бичлэг хийсэн. Тэгээ дахиад явж байгаа байхгүй юу. За одоо ингээд автокад руугаа оръё. За би тэгээ автокад дээр сая ингээд хичээлээ заагаад дууссан болохоор үллүүд маань яатсан баг та. За тэгээд одоо би дараагийнх нь хэдүүлгийнх нь хийх үйл гэхээр юу байхгүй. Автокадын одоо юм нөө налуугийн байгууллага шүү дээ. Эний чи юу гэдэг лээ монголоор яг санаанд орж ирдэггүй ерөөсөө. Одоо ингээд хөрсний ингээд налууг за англиар болохоор topography гэдээ байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо хөрсний ингээд налууг үзүүлж байгаа. Тэгээ метр тутамд ингээд өндрийг үзүүлж байгаа шүү дээ. Тэгээ хөрсөн 1 метрээр унах тутам энэ зураснууд байна гэсэн. За одоо автокадын надаа ийм файл байгаа байхгүй юу? Энийг би бол өөрөө сая хичээл хийх юм гялс зурцсан. За тэгээ одоо энэний өндрийг нь болохоор жишээ нь бүгдээрээ яг барилгаа яг энэ 2-1 метрийн налуу шугамын голд байрлуулна гэж бодоод энийг нь би 0 гэж өгье. Энэ нь болохоор ингээд өндөр нь 0-оор байжиг. За энийг нь болохоор 1 метрийн өндөртэй гэж өгөөд энийг 2 метр гэж өгөөд энийг 3 метр гэж өгөөд за би нэг яг нөгөө одоо зурж байгаа барилгатай зориулж зурж байгаа болохоор яг нөгөө барил үндсэн юуг нь бол өгөхгүй байна. Одоо энэ нөгөө хөрсний өндрийг нь бол өгөхгүй байна. Жишээлх юм бол далайн түвшнээс зээш тэдэн метр өндөр тэдэн метр доош гэж гэдэг юм те. Тэднэрийг нь болохоор яг би амьдрал дээрхээр биш яг энэ барилгатай. Одоо нишэн дээрээ зориулаад би өгöd байгаа байхгүй. За энэ нь болохоор хасах 1 метр. За энэ хасах 3 метр. За яг нөгөө яг далайн түвшинд байгаа өндрөөр нь бол ингээ өхөө явах юм бол тэр бол ингээ бүр тустай амар гүнзгий хичээл болж орно. Яг одоохондоо бол бүгдээ яг ингээд үтчихье. За би өмнөх зурсан юугаа устгалаа. Хөрсний байгуулалтаа ингээ устгachъя. За тэгээд одоо автокадын файлаа оруулж ирэхин тулд би insert гэдэг зэс рүү орно. Insert гэд link cad гэд нэг дараа шүү. За тэгээ биний десктоп дээр болохоор ийм нөгөө саяны миний автокадын файл байгаа тий. Энэ маань бол ийм нэртэй байж гин. За энийгээ сонголоо. За тэгээд яг би өмнө нь яг энэ хичээлийг үзэж хахад манай яг надад яг зааж исэн багш энэ тохирооднуудыг бол нэг сүртэй орлоод авах зүйл бол байхгүй. Гэхдээ зөвхөн энэ нэг correct lines that are slightly off axis гэдэг. Энийг болохоор заавал uncheck хийх ёстой. Ямар нэгэн байдлаар автокадаас одоо Revit рүүгээ автокадын ямар нэгэн файл оруулж ирж байгаа тохиолдолд энийг заавал uncheck хийж агаарэ. За яагаад гэдгийг нь бол багш нь бол яг одоо л тайлбарламааргүй байна гэж багш игдсэн байхгүй юу? Тэгээ би одоо яг яагаад гэдгийг нь одоо хүртэл ойлгоогүй. Гэхдээ ямар ч гэсэн энийг uncheck хийхгүй болвол яг дараа нь ингээ прожект дээр ажиллаа явж байхад ямар нэгэн ингээ алдаа малдаа мэддэхгүй алдаа малдаа гардаг ч юм уу тиймэрхүү зүйл үүсдэг гэж тайлбарлажсэн. За тэгээд энийг би uncheck хийлээ. Open гэд. За ингээ оруулаад ирчлээ. За тэгээ ингээд одоо яг энэ хөрсөө ингээ наашир татаад байшин дээр авчрах гэсэн чинь хөдөлгөхгүй байгаа. Тэгэхээр энэ uncheck гэдэг энэ пинийг дараад за тэгээ энэ ч ирээд uncheck. За дээр нь дараад
буцаад цоожилчлаа. Тэгэхээр ингээ ерөөсө хөдлөхгүй энэ нь л хатгач чинь гэсэн үг байхгүй. За тэгээ 3D руу ороод харангууд саяны нөгөө AutoCAD-аас оруулж ирсэн маань бол зүгээр л line. Сайн ингээ хэдүүлээ өндрийн өөрчилсөн юм line байгаа байхгүй. За энэнгээр яаж яг 3D дээр нөгөө хөрсөө хийх юм бэ гэхээр ерөөсөө л адилхан massing and site гэсэн команд руу очино. Тэгээ topo surface гэдэг командн дээрээ дараад бид нэр өмнө нь болохоор ингээ place points гэж шууд ингээ цэгүүдээр зурж исэн. Энэ одоо болохоор create from import буюу ингээ өмнө ингээ оруулж ирсэн AutoCAD-ийн файлыг сонгоод хөрс зурж байгаа. За select import instance гэдгийг сонгоод за AutoCAD-ийн энэ оруулж ирсэн файлыг сонголоо. За тэгэнгүүт бид нэр ингээд энэ ч ийм жижигхэн цонх гарчиж байна. Тэгээ энэ цонх нь болохоор ерөөсөө AutoCAD-ийн бидний одоо оруулж ирсэн AutoCAD-ийн layer-уудыг харуулж байгаа. За тэгээд хэрвээ та ингээд ямар нэгэн байдлаар маш олон төрлийн layer-тэй AutoCAD-аг ашигласан бол орж хараад за яг ямар layer дээр одоо манай энэ налууны шугамуд нь байгаа юм бэ гэд. Тэг энийг одоо яг монголоор хэвдэл ерөөсөө надад нэршил нь орж ирдэггүй. За тэгээд ямар ч зин яг хэрэглэж байгаа layer-уудаа ингээд AutoCAD руугаа орж хараад тэгээд Revit руугаа одоо ороод яг энэ цонхон дээрээсээ яг хэрэгтэй layer-уудаа ингээд чеклээд бусдыг uncheck хийгээд тэгээд оруулж ирнэ. Окей. За тэгээд ингэнгүүт бид нарт одоо ингээд 3D хөрс маань ингээд ороод ирлээ тий шууд. За тэгээд яг нэг бид нар өмнөх одоо place point гэд зурж ирсэнтэйгээ адилхан. За одоо би elevation гэдэг хэсэг дээрээ би 0 түвшин дээр энэ цэгүүдэд тавиад яг энэ барилгаа тойруулаад би юм тавьчих. За тэгэхээр ямар ч сан барилга маань бол юу руугаа шигдэж орж ирэхгүй. За гэхдээ ер нь бол энийг ингээд та бол шууд хийх ёсгүй шүү дээ. Би яг энэ зүгээр жишээн дээр харуулж байгаа учраас зүгээр хийчлээ. Энэ л тийм маш тооцоо төлөвлөгөөтэй яг хэдэн метр ухах чинь яаж ийж гэд нарийн гаргаж ирдэг шүү дээ. Яг зурган дээр бол за одоо би саяны 4 цаг ерөөсөө авчлаа болчихлоо. За тэгээ ингээ харангууд манай байшин маань бол яг нэг иймэрхүү доошогоо ер нь бол шигдэж орсон байна. Барилгын суурь маань. Тэгэхээр ер нь бол би нэг барилгаа жоохон буруу байрлуулсан гэсэн үг. Арай жоохон энэ урагшаа 0 гэсэн рүүгээ ойртуулж байрлуулсан гэсэн үг. За яг бид нь бол жишээ болохоор бүгдээрээ байшингаа ингэ зөвчье. За би түрүүн ханаа сонголоо. За би сая нөгөө барилгаа зүүх гэсэн чи яагаад энэ юу маань хамт яваад исэн бэ гэхээр энэ чинь ийм цэгүүд байгаа project base point. За энийг болохоор би ингээд арай тустай хичээлээр яг нөгөө site plan зурхтаа яахгүй бол энэ л айгүй тийм цаг зав орсон тийм нарийн тайлбарлах хэрэгтэй зүйл байгаа. За одоо барилга маань нэг өнцөг ямар ч байсан 0 цаг дээр гараад ирсэн байна. За бүгд яг өмнө шиг адилхан sub region building pad гэдэг барилгынхаа суурийг зурж байна. За барилгаасаа нэг 10 метрийн зайтай гэж бодоод pick lines гэдэг 10 метрийн зайтай building pad-а зурчээ. За ингээ 3 дэрэг ороод харангууд яг энэ хэсэг нь ингээд энэ жоохон газар руу ингээд шигдэж орж ирсэн бааз. За тэгээ бид нэр ингээд яг төлөвлөгөөгөө ингээд бодож агаад яг аль хэсэг дээр нь хөрсөө жоохон ингээд тэгшлэх үе. Одоо жишээ нь бид нэр ингээд building pad буюу энэ барилгынхаа суурьны хэсгийг бүгдээрээ 0 гэж өгөөд place point гэдэг одоо хөрснийхаа өндрийг би бол ингээд яг энэ хэсгээр нь өөрчлөө явчих шүү дээ. За тэнгууд би энийг ингээд 0 гэдэг өгчөнгүүт ингээд яг эргэн тойрноос нь ингээд өмнөх метрээс амар их хасах хэрэгтэй гараад байгаа. Тэнгууд одоо жишээ нь 300 мм хаан хэсэг дээр ч юм уу. Хитрхийх нэг excavate хийх байлуулах гэдэг гэсэн. За би бол одоо жишээн дээр явж байгаа учраас одоо ингээл хамаагүй хүссэн юм ал хийгээд байна. Яг амьдрал дээр бол яг юм байхгүй шүү дээ. За энэ манай барилгын маань section box маань ингээд
Хурсыг маань нэг дутуу таслаад ингэж харагдуулж байна. За тэгээд AutoCAD-аас бол оруулж ирэхэд бол нэг иймэрхүү. За тэгээ өмнөх оруулж ирсэн AutoCAD-ийн файлыг бол бүгдээрээ хатлага болгож болж байна. Устгachж болно. Эсвэл бол pinned element нь бол устдаггүй байгаа. Unpin хийж агаад AutoCAD-ийн файлыг устгachж болж байна. Эсвэл дараа нь хэрэгтэй гэж бодох юм бол зөвхөн unhide хийж болж байна. Тэгээ дараа нь гаргаад ирчин. За тэгээ яг өмнөх нөгөө хурсыг зурхад бид нэр машины юм гаргаж ирчихсэн тий. Зам гаргаж ирчихсэн. Яг тэрэн шиг адилхан саяных шиг sub region гэдэг түүлээ аваад материалуудаа өөрчлөх боломжтой байгаа. За одоо жишээлх юм бол эндээс зүгээр энэ налууга дагуулал би зурж байна л та. За sub region гэдэг тусдаа материал өгөх гээд. За материал гээ sub category яг адилхан түрүүний. Ерөөсөө л бид нэг AutoCAD-аас өмнө нь болохоор би ингээ өөрөө нэг цэгээр ингээ сонгож сурч ирсэн. Яг энэ удаа болохоор бүгдээрээ нэг AutoCAD-аас ингээ зураасуудаа оруулж ирээд AutoCAD-ийн лайныг бол устгацсан. Тэгээ энэ нь бол яг өмнөх бидний зурсантай адилхан ажиллана гэсэн. За хэрвээ тэгээ яг ахаад өөрчлөмөр бол edit surface гэдэг одоо place point гэдэг хэрэг ингээ зам чинь хэтэрхий ингээ налуу малуу байгаад тах юм бол тэгж болж энэ эсвэл зам дээр налуу нэмэхээр бол энэ цэгүүдээ бас place point гэл яг энэ хэсгээ ингээл өөрчлөө явж болж байна. За ерөнхийдөө бол за хурсыг өөрийнхөө прожектт бол нэмэхэд бол нэг иймэрхүү үйлдэлүүд орондоо хамгийн энгийнээр хамгийн амархнаар за тэгээд яг нөгөө нэг өмнөх хичээл дээр шиг ямар хичээл дээр л нэг хүн команд үлдээсэн байсан. Энэ хөрс барилгын хөрс яаж зурхыг заавал зүгээр нэ гэд. За тэгээд тэрнийхэн дагуу би бол шууд хөрсөө ингээд зурхыг ингээд заачиж байгаа юм. Тэгээ яг ингээд эхлээ ботсон чинь яг хөрсийг заан гэхээр яг надад ингээд ерөхий төлөвлөгөө зурх хэрэгтэй юм шиг санагдаад аюу тийм их ажил хийх юм шиг санагдчихсэн. За тэгээд ямар ч сан хөрсөө бол ихэндээ ингээд зурчлаа. Яг ерөхий төлөвлөгөө зурхад бол аюу том хичээл болох байхаа. Одоо жишээлбэл одоо энэ хөрсийг бол өөрчлөн тий. За би сайн нэрээ. Орсон байна. Сайн нөгөө энэ хичээлийг заахад амар олон тасарчлаа. Дуудлага ирээд. Дээрээс нь микрофон энтрээ өөр тийш нь тавьж байгаад. За хамаг зовлонгоо ярьчлаа. За тэгээд ерөнхийдөө бол ингээд сайт планыг зурхад бол иймэрхүү за бүгдээрээ хэсэглэл хийж ямархуу харагдаж байгааг нь бол харъя. Section ингээд за томор харъя. Бүх сайтаа ингээд таслаад арчи. Section за ингээд section юу line зургууд энэ ч нугасаа section-ийг юу нэмэгдчихдэг тий. Scroll section-ийнхаа гурвалжин дээр дараад таарсан жил. За ингээд хэсэглэл дээр бол ингээд манай зураг маань бол иймэрхүү харагдаж байна. Та бүхэн тэгнээс ингээд харж агаад хөрснийхөө өндөр намыг ингээд өөрчлөөд хүснээрээ өөрчлөө явж болно. За тэгээд цаанаасаа Revit маань бол яг энэ хэсэглэлийнх нь юуг өөрчлөөд ийм материал өгсөн байна. За тэр нь болохоор зөвхөн visibility graphic гэдэг дээр та бүхэн яг энэ материалыг өөрчилж болж байгаа шүү. Topography гэдэг visibility graphic гэдэг чинь view гэсний энэ visibility graphic буюу гарнаас VV тий. За тэгээд topography гэдэг рүү очлоо. За тэгээд энэ дээрээс та cut гэдэг дээр зүсэгдэж байгаа учраас тий. Энэ дээр өөрийнхөө хүссэн материалыг бол өгч болно. За саяных бол ерөнхийдөө Revit-ийн харуулсан байгаа нь бол ерөнхийдөө хөрсийг огтлоход яаж харагддаг вэ? Тэр нь л цаанаасаа өгөгдсөн байна л да. Хэрвээ ингээ мөнгөөр өгөх юм бол яг адилхан энүүгээрээ
өгөөд явах боломжтой. Хэн блээ дээ, би нэрийг мартчихлаа. За тэг ямар ч сан комент бичсэнд баярлалаа. Тэгээ дараагийн хичээлээр болохоор бас нэг хийцэн элементүүдийг яаж зурхыг заагач гэсэн мэсэн. Одоо жишээ нь баган, дам нуруу гэх мэтчлэн би тэгээ яг нөгөө өмнөх авсан жишээнүүд маань болохоор би одоо энэ Канадын одоо хаус шүү дээ. Яг тиймэрхүү зургийн дээр бол тулгуурлаа зурсан болохоор би ерөөсөө баган маган тэг grid line энэ талаар ерөөсөө бодоогүй лээ. За дараагийн хичээл дээр би болохоор яг до Монголд нэг төмөр битаа хийдтэй дам нуруутай багантай зураг зурдаг шүү дээ. Яг тэгш нэг барилгын зураг зурдсан билүү жоохон хийцний. За яг тийм хийц гэхин цаашаа ямар ч сан яг архитектурын зураг зурхад нөгөө баган дам нуруу энэ төр яаж сурдаг вэ гэдэг талаар хальт ордын билүү гэж бодож байна. Тэгээд суур. За тэгээд дараагийн хичээл хүртлээр түр баяртай.